Сайн байцгаана уу? Өнөөдөр өглөө борон донд бас ирэх гэж хичээлээ. Хамтдаа залбирцгаая. Сансар окторгүй болон түүн доторх бүхнийг бүтээсэн Бурхан Аав минь. Загалмай дээр урсгасан Есүсийн цусаар биднийг аварч өгч. Одоо Бурхантай өөрөө хамт ажиллаж байгаа өөрийн бий болох чуулган дотор Деважинд очих тэр өдрийг хүртэл үргэлж хамт алхаж, удирдах, өсгөж хамгаалж биднэр дамжуулан эзэн та өөрийн ажлаа хийлгэхээр бүхий л хүмүүс мөн бэлэг авьяасыг өгсөнд чин сэтгэлээсээ талархлаа. Энэ 7 өнөخت онцгойлон Кунжууд намрын семинар болж байгаа билээ. Энэ удаа аврагдсан олон сүнснүүд эзний дотор зөвөр босхон байгуулагдахад тусалж өгч удирдах өгөөрэй. Өнөөдөр өглөө эзний үгийг сурах гэж байна. Бидний эзэн ариун сүнс та үгийг сонсож байгаа хүмүүс болон үгийг дамжуулж байгаа хүнд зүрх сэтгэлийг нь та тогтоон барина уу? Бурхны үгийг зөвөр гэрчилж чадхад удирдах өгөөрэй. Есүсийн нэрээр залбирлаа. Амен.
За Библийн 2 дугаар Коринт 8 дугаар бүлэг хайж олцгоё. 2 дугаар Коринт 8 1-ээс 5 хүртэл харцгаая. 2 дугаар Коринт 8-ын 1-ээс 5 хүртэл үг байна. Ах トゥ нараа Македоны чуулгануудад өгсөн Бурхны нэгүслийг та нарт мэдүүлэхийг бид хүсэж байна. Зовлонгийн үлэмж хатуу сорилтод байхдаа тэд баяр хөөрийн бялхалд байж туйлын хоосорлон тэдний өгөөмөр зангийн баялагт халигсан юм. Учир нь тэд хэр чадлаараа болон хэрээсээ ч илүү сайн дураараа өгснийг би гэрчлэнэ. Ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд оролцох ивэлийн талаар биднээс асар шаргуугаар гуйж 5-ыг хамт уншийе. Бидний найдаж байснаар бус харин тэд өөрсдийгөө эхлээд эзэнд дараа нь Бурхны хүслийн дагуу бидэнд өгсөн. За одоо гунжууд намрын семинар сүүлийн өдөр нь болж байгаа. Сүүлийн үг ч гэсэндээ дуусаад одоо энэ цагт магадгүй одоо сүүлчийн хөтөлбөр болох баптизм хүртэх газарт баптизм хүртээж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ удаа 2025 оны намрын семинарт одоо эцсийн байдлаар харах юм бол урьдчилсан бүртгэлээр 7264 нийт бол 7264 хүн бүртгүүлсэн. Тэгээд үйлчилж байгаа 1400 хүнийг оруулах юм бол нийтдээ 8664 хүн одоо хамт байгаа. За бас үнэндээ бүртгүүлээгүй. За тэгээд бас үйлчлэгчгүй байгаа. Зүгээр л очсон хүмүүс ч гэсэндээ олон байгаа. Тэнд очиод ахын дүүстэй нөхөрлөөд бас хүмүүс сайн мэдээг тараахын тулд одоо гинт бас отсон хүмүүс ч гэсэндээ байгаа. Магадгүй бас миний бодож байгаагаар бол нэг 9000 гарсан хүмүүс энэ удаа намрын семинарт хамт оролцож байгаа болов уу гэж бодож байна. Ямар тач бид нар эзний ажил дотор эзний хамгийн ихээр баярлдаг үхсэн сүнсийг амьлуулах ажил. Энэ авралт хүргэх энэ ажлын төлөө бид нар бүх бие бүх сэтгэлээ зориулж байгаа гэж бодож байгаа. За энд Македоны чуулгануудад өгсөн Бурхны нэгүсэл байгаа гэж хэлж байна. Бурхан бидэнд өгсөн нэгүсэл хоёр том зүйлийг хэл гэвэл аврал болон алдар байгаа. Македоны чуулганууд гэж байгаа нь Филиппой чуулганаас эхлээд Тесалоник чуулган гэдэг ч юм уу Грекийн хойд зүгээр байгаа. Македоны газруудад одоо чуулган олон байгаа. Тэр чуулгануудад Бурхны өгсөн нэгүсэл юу вэ? Тэд одоо өглөг өгсөн байгаа. Тэр нь гэхдээ хэрээсээ ч хэтэрсэн. Тэр нь Бурхны өгсөн нэгүсэл гэж хэлж байна. Яагаад вэ гэвэл тэд энэ хүч чадлаасаа хэтэрсэн хэмжээгээр өгсөн. Гэхдээ Бурхан энэ газар дээр ч дүүргэж өгөөд мөн түүгээр зогсохгүй эзний өмнө очиход хүртэл мөнхийн алдраар эргүүлж дүүргэж өгөх учраас Македоны чуулганы итгэгчдэд өгсөн нэгүсэл гэж хэлж байгаа хан. Бид аврагдах үед Эфес 2-ын 8-аас ахуулаад харах юм бол та нар нэгүслийн учир. Энэ бол авралын нэгүсэл шүү дээ. Аварч өгсөн нэгүсэл байна. Нэгүсэл гэдэг нь надад хийсэн зүйл юу ч байхгүй байхад Бурхан бүхнийг хийж өгч бид нар тэр ач тусыг хүртэх нь нэгүсэл гэж байгаа. Та нар нэгүслийн учир итгэлээрээ аврагцсан. Энэ нь та нараас бус харин Бурханаас өгөгдсөн бэлэг бөгөөд үйлсээр чинь ирээгүй тул хинч өөрөөрөө сайрхаж чадахгүй. За гэж хэлээд үргэлжлүүлээд шууд бид сайн үйлсийн төлөө түүний бүтээл мөн биднийг шинээр зассан юм биш. Харин шинчилсэн бүр шин бүтээл болгосон. Бид нар түүний бүтээл мөн шин бүтээл гэж хэлж байна. Тиймээс бид нар энэ дэлхий дээр төрөх үед эзэн биднийг бүтээсэн. Аврагдах үед харин биднийг дахиад шинээр бүтээсэн хэрэг бахан. Дахин нэг удаа төрүүлсэн гэсэн үг бахнэ. Тиймээс
хүн дахин төрөхгүй бол дээрээс төрөхгүй бол Бурхны хаанчлалыг үзэж үлч чаднаа гэж хэлсэн байдаг. Бид нар түүний бүтээл мөн гэж гарч байгаа. Христ Есүс дотор сайн үйлсийн төлөө бүтээгдсэн. Биднийг аварсан тэр шалтгаан нь биднийг шинэ бүтээл болгож шинээр бүтээсэн шалтгаан нь Христ Есүс дотор сайн үйлсийн төлөө бүтээгдсэн гэж байгаа. Энэ бол Бурхны урьдаас бэлтгэсэн зүйл. Бурхан урьдаас эдгээрийг бэлтгэсэн билээ. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж. Бид аврагсныхаа дараа сайн үйлсийн төлөө бүтээгдсэн болохоор тэр сайн үйл энэ дотор бид нар энэ сайн үйлсийг үйлдэх ёстой гэж хэлж байгаа ахнэ. Тиймээс Бурхан биднийг авраад тэгээд бидний амьдралыг ариун цэвэр болгож сайн үйлсийн төлөө хичээ зүтгэдэг өөрийн ард түмэн болгосон байна. Библиэрээс харах юм бол Давид ариун өргөг барихтаач гэсэндээ хүнд бус харин эзэнт зориулагдсан ажил гэж хэлсэн байна. Энэ чуулган бол Бурхны ариун өргөө. Бурхны ариун өргөө болох энэ чуулган бидний төлөө юм биш. Яг үнэндээ Бурхны төлөө байгаа хэн. Бурхны төлөө гэдэг нь эцсийн эцэст бидний төлөө л гэсэн үг шүү дээ. Бурхныг хасаад бид бол бодох боломжгүй. Бурхан айлцсан сайн үйлсийн төлөө бүтээгдсэн. Сайн үйлс гэж байгаа нь бидний итгэлийн амьдралын дөрвөн хүчин зүйл. Итгэлийн амьдрал бүхэлдээ сайн үйл байгаа. Тэр нь эзнийг баярлуулдаг зүйл, эзэнд алдрыг өргөж байгаа зүйл, үгийн амьдрал. Үгийн амьдрал дотор томор 5 зүйл байгаа. Хамгийн амарх нь сонсох. Тиймээс хуучин гэрээм дээрээс харах юм бол Израилийн ард түмэн үг сонсохгүй байсан болохоор сонс Израилаа. Тиймээс энэ үгийг сонсох ёстой гэж хэлж байгаа. Итгэл нь сонсохоос ирдэг гэж байгаа. Энэ сонсно гэдэг нь их чухал зүйл ээ. Түүний дараа өөрийн хичээл зүтгэл жоохон шаардлагадах нь унших байгаа. Өөртөө байлгаж түүнийг амьдралынхаа бүхий л өдөр унших ёстой. Унш гэж хэлж байгаа. Түүний дараа энэ үгийг бяслах гэж байгаа. Дуулал 1 дээрээс харах юм бол ёроолтой хүний тухай энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана гэсэн байгаа. Бясалгах, тунгаах. Тэгээд бясалгаж тунгаагаа зогсохгүй энэ үгийг цээжил гэж бас хэлж байгаа. Эдгээрийг хүзүүндээ зангидж зүрхэндээ бич гэсэн. Зүрхэндээ бич гэдэг нь цээжил хийх гэлж байгаа. Түүний дараа 5 дахь нь энэ үгийг биелүүлэх. Энэ үгийг хэрэгжүүлэх. Сахин биелүүлснээр агуу их шагнал байдгаа гэсэн. Энэ үгийг сахин биелүүлэх, түүнийг хэрэгжүүлэх, биелүүлэх. За үүнийг үгийн амьдрал гэж хэлж байгаа. Бид үг залбирал нөхөрлөл сайн мэдээ гэдэг үгтэй. Түүний дараа залбирлын амьдрал байгаа. Залбирлын амьдрал гэж байгаа нь хувьяасаа хийх залбирал байна. Бас нийтийн хамтдаа хийх тийм залбиралч гэсэндээ байдаг. За бас залбирал донд үнэхээр их Бурханаас хүсэмжилж гуйж байгаа залбиралч гэсэндээ байдаг. Залбирал доторч гэсэндээ олон төрлийн хэлбэр байна. Түүгээр засахгүй илч Паул хүртэл ахан дүүс залбирлын гуйлт өгсөн. Залбирлын гуйлт хүртэл өгдөг. Ингэж залбирч амьдрах амьдрал. Тиймээс Израиль, Юудэчүүд өдөрт 3 удаа өглөө, өдөр, орой залбирдаг байсан. Даниэлч гэсэндээ үнэхээр их залбирлын хүн байсан. Бидний итгэлийн өвөг дээдс бүгдээрээ залбирлын хүмүүс байсан. Тэд нар бүгд сайн үйл хийсэн бахан. Бурхантай нөхөрлөж байгаа гэсэн үг. Бурхантай ярилцаж байгаа нь залбирлын амьдрал байна. Түүний дараа нөхөрлөлийн амьдрал. Нөхөрлөл гэж юу вэ? Нөхөрлөл гэдэг нь цуглааныг илэрхийлж байгаа. Христийн бий болох чуулган дотор нэгэн эрхтний хувьд би ямар нэгэн байр суурин дээрээс хийх зүйлээ хийж байгаа нь нөхөрлөл байгаа юм аа. Тиймээс нөхөрлөл гэдэг нь энэ цуглаанч гэсэндээ нөхөрлөлийн цуглаан гэж байна. Үйлчлэлийн цуглаан гэж бас байдаг. Тиймээс дүүргийн нөхөрлөл, хэсгийн нөхөрлөл гэдээ байдаг. Оюутнуудын ямар нэгэн нөхөрлөл, залуучуудын нөхөрлөл, ахмадын нөхөрлөл гэж байна. Тэгээд бас баг болгоны тийм цуглаан нөхөрлүүд ч гэсэндээ байгаа. Үйлчилж байгаа тийм цуглаанч гэсэндээ нөхөрлөл дотор багтаж байгаа. Түүгээр зогсохгүй бидний хийж байгаа энэ өөрийгөө өргөж байгаа, биеэ зориулж байгаа явдал, би өөрийгөө өргөж байгаагаар зогсохгүй
надад эзний зөвшөөрсөн ямар нэгэн эд материал түүнийг ч эзэнд өргөж байгаа ч гэсэндээ нөхөрлөл дотор багтаж байгаа зүйлээ. 11 гэдэг ч юм уу. За төрөл бүрийн өргөлүүд гэдэг ч юм уу эдгээр зүйлч гэсэндээ нөхөрлөл дотор багтдаг. Тэгээд өдийг хүртэл хийсэн бүхий л зүйлийн эцэст нь бид нар энэ дэлхий дээр юуны төлөө үлдсэн бэ? Энэ сайн мэдээг тараахын тулд үлдсэн байгаа. Өмнө нь чуулганы сургуульд хагас сайны нөхөрлөл хийдэг байхад тэр жоохон хүүхдээс асууж үзэжсэн. Яагаад амьдардаг вэ? Яах гэж амьдардаг вэ? Яагаад амьдардаг вэ гэдээ асуусан чинь тэр хүүхэд би сайн мэдээг тунхаглахын тулд амьдардаг гэж байгаа. Хажууд нь байсан хүүхдээс асуусан. Сайн мэдээг тараахын тулд амьдардаг гэж байгаа. Сайн мэдээ тараавал болох юм шүү. Яагаад хичээл хийж байгаа юм? Сайн мэдээг тараахын тулд хичээлээч гэсэндээ сайн хийх ёстой гэж байгаа. Тэгж ажил сайн мэдээч хүчтэй тараагдах болохоор тиймээс бид нар энэ дэлхийн ажиллаач гэсэндээ хичээнгүй хийх ёстой шалтгаан нь сайн мэдээг тараахын тулд байгаа. Энэ сайн мэдээг тунхаглахын тулд байгаа. Тиймээс харь үндэсний цаг дүүрэх хүртэл сайн мэдээ дуусвал бидний хийж чадах сайн мэдээний ажил төгсөх үед эзэн биднийг авч явахаар ирнэ. Тиймээс сайн мэдээг тараах энэ ажил хувийн сайн мэдээ тараах сайн мэдээний зөвлөгөө байна. Тэгээд бас сайн мэдээний семинар байна. Тэгээд бас идэж уугаад унтаад хамтдаа сайн мэдээ тараах. Үүнийг бид нар цугларалт семинар, нэгдсэн семинар гэдэг. Тиймээс бид нар нэг жилд олон ээлжийн нэгдсэн семинаруудыг хийдэг. Дэлхийд даяар байгаа манай чуулганууд зуны семинар, ийм нэгдсэн семинарыг хийдэггүй газар байхгүй. Нийтээрээ энэ нэгдсэн семинарыг хийдэг. Эдгээр бүгд сайн үйл байна. Би энд хамт оролцож байна. Би чуулганы нэг эрхтний хувьд хамт оролцож байна гэдэг нь энэ нь миний төлөө биш. Эзний төлөө хийж байгаа зүйл байна. Энэ ариун өргөө. Давид ариун өргөөг босгон байгуулах нь эзэнд зориулагдсан ажил гэж хэлж байгаа. Тийм ээ зөв. Өнөөдөр хэлэх гэж байгаа үгийн сэдэв бол 11 тэгээд өглөг өргөл гэж бичсэн байгаа. Нэг хүн надаас асуусан. Энэ өглөг гэдэг байгаа нь юу юм? Өргөл гэдэг байгаа нь юу юм бэ? Тиймээс энэ эзний өдөр 11 гэж яг юу вэ? Өглөг гэж бас юу вэ? Өргөл гэдэг нь юу вэ гэдгийг яг Библийн үгээр дамжуулан нэг цэгцэлж авбал зүгээр юм байна да гэж бодсон болохоор ийм сэдвтэйгээр тогтсон байгаа. За 11 гэдэг нь Бурхны надад үзүүлсэн бүх нэгүсэл хариу барьж буй тэмдгээр баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлж байгаа нь 11 байгаа. Надад байгаа бүхий л зүйл Бурхных гэж хүлээн зөвшөөрж байгаа тэмдэг бол 11 байна. Йов 41-ийн 11 дээрээс харах юм бол бүхий л тэнгэрийн доорх бүх юм минийх гэж байгаа. Уул, хээр тал, тэнгэр газар бүгд минийх гэж байгаа. Энэ минийх гэж хүлээн зөвшөөрж байгааг бид нар 11 тэр 10 дахь зүйлийг нь Бурхны ажлын төлөө Бурханд бүрэн өрг гэж хэлж байгаа. Тэр нь энэ дэлхийн бүхий л зүйл, бүх юм Бурхных гэдгийг би хүлээн зөвшөөрж байгаа тэмдэг бахна. Библийн Лев 27-оос харъя. Лев эхлэл, гэтлэл, тэгээд түүний дараа Лев 27-гийн 30 дугаар ишлэл. Лев 27-гийн 30 байна. Газрын үр модны үр жимсний бүх 10% эзнийх бөгөөд эзэнд ариун болоо. Ариун гэж байгаа үг нь тусгаарлагдсан ариун эд юмс гэсэн үг. Энэ нь хүн гар хүрж болохгүй Бурхны ажлын төлөө, Бурхны алдрын төлөө, Бурханд таалагдах ажлын төлөө 11-ийг өргөх нь 10 бүгдээрээ үг нь Бурхных гэдгийг хүлээн зөвшөөрж байгааг нь тэмдэг болгож нэгийг нь өргөх нь 11 гэсэн үг байна. Яг үнэндээ Бурхан энэ сансар огторгой бүх юмсыг бүтээхдээ ч Бурхан өөрийнхөө төлөө биднийг аварч өгсөн ч Бурхан өөрийнхөө төлөө байгаа. Тиймээс Исая
43-ийн 25 дээрээс харах юм бол гэж хэлээ үсттэй би зөвхөн би л өөрийнхөө төлөө гэмт үйлдэлийг чинь арилган нүглийг чинь дурсахгүй. Өөрийнхөө төлөө гэмт үйлдэлийг чинь арилгасан. Эцэст биднийг аварсан нь Бурхан өөрийнхөө төлөө. Эцэст нь Бурханы төлөөх гэж байгаа нь миний төлөөх гэсэн үг. Гэхдээ Бурханы төлөөх нь түүнийг бид нар юуны түрүүнд бодох нь чухал байх нэ. Тийм биз дээ. Аврагдахын өмнө бид нар энэ дэлхий дээр бүгд минийх гэдэг байсан. Бүгд л минийх гэдэг байсан. Өөр хүн гар хүрэхгүй байхаар одоо чанга гатгачхаад л байж исэн. Харин аврагдсны дараа одоо минийх биш. Одоо би эзнийх болсон. Миний бүхий л зүйл. Миний энэ ам хүртэл одоо Бурханых болсон гэдгийг мэдсэн байгаа шүү дээ. Энэ их чухал зүйл. Бурханых болсон. Одоо хэдэн хоногийн дараа, хэдэн өдөр өнгөрсний дараа сууж байгаа энэ ахын дүүс бид нар бүгдээрээ яг л энэ чигээрээ диваан руу өргөгдөөд очих хүмүүс. Бид нар энэ дэлхий дээр амьдарч байгаач тэнгэр тарьяалагдсан нэгэн, газар тарьяалагдсан хүн бол үргэлж энэ газар дээр ямар нэгэн зүйлийг олж авахгүй л зүтгээд л явдаг. Харин бид нар тэнгэр тарьяатай хүмүүс, аврагдсан хүмүүсийг Библи хэлэхдээ бурхад гэж хэлж байгаа. Бид нар сүнслэг ертөнцтэй холбогдсон байдалтайгаар энэ дэлхий дээр амьдарч байгаа. Тийм болохоор бид нар сүнслэг ертөнц, тэнд байгаа Бурхан, Эзэн, Есүс бид залбирах юм бол тэрээр сонсдог. Бас тэндээс бидний залбирлыг сонсож хариулдаг. Тэгээд тэндээс бидний хийж байгаа бүхий л ажил үйлсэд хамт байж оролцож, холбож үйлддэг байгаа. Тийм болохоор одоо аврагдсны дараа бидний үн цэн энэ ертөнцийг үзэх үзэл мөн хүний амьдралыг харж байгаа энэ нүд өөрчлөгдсөн байгаа. Энэ бүхий л зүйл одоо Бурханы надад өгсөн нэгүсэлд хандсан талархаж байгаа сэтгэлээ илэрхийлж байгаа тэмдэг нь 11 гэж байгаа ахнэ. Энэ 11-ийг Бурхан хүлээж авдаг, түүнд баярладаг. Тэгээ түүгээр дамжуулан Бурхан өөрийнхөө ажлыг хийдэг. Зарим хүн энэ 11 хууль юм чинь нэгүслийн үед бидний амьдарч байгаа нэгүслийн үед энэ 11-ийг өргөх шаардлагагүй гэж яриад байдаг. Гэхдээ тэр нь бүхий л зүйл Бурханых гэдгийг илэрхийлж байгаа тэмдэг гэдгийг мартцсан байгаа хэрэг байна. Яг үнэндээ Авраам, итгэлийн өвөг эцэг болох Авраам, Мелхизедек эгч Салемийн хаанд 11-ийг өргөсөн нь Библийн хамгийн эхэнд 11-ийг өргөж байгаа үйл явдлаар Библиэлд гарч байгаа. Тэр үед Мойсе энэ дэлхий дээр төрөхөөс 430 жилийн өмнө шүү дээ. Тэр хуулийг өгөхөөс аль эрт дээр үед Авраамийн үед тэр бас нэгүслийн үе. Тэр нэгүслийн үед 11-ийг өргөж Яаковч гэсэндээ адилхан шүү дээ. Библийн Еврэ 7-оос харцгаая. Еврэ 7 1-ээс 4 хүртэл Еврэ 7-гийн 1-ээс ахуулан энэхүү Мелхизедек гэгчин Салемийн хаан хамгийн дээд Бурханы тахилч бөгөөд хаадыг ядаад буцаж яваа Авраамтай уулзаж түүнийг юрөөсөн юм. Авраам ч түүнд бүх юмнаас 11-ийг таслан өгчээ. Нэрийг нь орчуулбал эхлээд зөвхт байдлын хаан, дараа нь Салемийн хаан буюу амар тайвны хаан болоо. Тэр эцэггүй, ихгүй, ураг удамгүй, эхлэлийн өдөрч үгүй, амийн төгсгөлч үгүй, харин Бурханы хүү шиг үрд тахилчаар байдаг ажээ. Энэ Авраам, энэ Салемийн хаан, өндөрт байш нэгний тахилч, зөвхт байдлын хаан, энэ Мелхизедек хэн байсан бэ? Иохан номон дээрээс харах юм бол би Авраамтай уулзсан гэж байгаа. Хизээвэ? Энэ Есүс Авраамтай уулзсан нь энэ үед байгаа. Энэ үед 11-ийг авсан байна. Салемийн хаан, зөвхт байдлын хаан, амар тайвны хаан, эцэггүй, ихгүй, ураг удамгүй. Бурхантай төстэй нэгэн бурхан болох тэр Мелхизедек, тэр мөнхийн тахилчид Авраам 11-ийг өргөсөн. Бидний өргөж байгаа энэ 11-ийг нь Бурханд өргөж байгаа зүйл байна.
Тиймээс Бурхан өөрийнхөө ажлыг үүгээр дамжуулан хийдэг. Тиймээс энд гарч байгаачлан амийн төгсгөлч үгүй харин Бурханы хүү шиг үрд тахилчаар байдаг ажээ. Тэр Есүс үнэндээ Авраам 11-ийг өргөсөн байгаа юм аа. Яаковч гэсэндээ адилхан Эхлэл 28-аас харцгаая. Эхлэл 28 20-оос 22 хүртэл байна. Эхлэл 28-ийн 20-оос Бетэлд Яаков тангаргалж байгаа агуулга. Яаков андгайлан хэрв Бурхан надтай хамт байж миний явж буй энэ замд намайг хамгаалан бас надад идэх хоол, өмсөх хувцас өгөөд намайг эцгийн минь гэрт амар тайван буцаавал эзэн миний Бурхан болж баган болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болох болно. Таны надад өгөх бүхний 11-ийг би танд өргөнө гэлээ. Тэр бүхий л эзэмшил нь бүгд эзнийх. Миний амьдрал бүхэлдээ бүгд эзнийх. Эзэн надтай хамт байж, эзэн миний дотор амьдарч, би ч эзний дотор амьдарч, би эзэн дотор, эзэн миний дотор. Ингэж хамт амьдарч байгаа. Эзэн дотор амьдарж байгаа энэ амьдралыг өнгөрүүлж байгааг энэ тэмдэг болгож энд гарч байгаа Яаковч гэсэндээ 11-гээ өргөсөн байгаа юм аа. Энэ Авраам 11-гээ өргөсөн нь за бас үнэндээ энэ Яаковч гэсэндээ 11-гээ өргөнө гэж андгаалж байгаа юм ч гэсэндээ яг адилхан тийм сэтгэлээр бид нөр өргөдөг. Тиймээс аврагдсан бидч гэсэндээ аврагдсан манай ахын дүүс Бурханы өгсөн тэр нэгүсэл болон тэр ерөөлд нь талархаж байгаагаа илэрхийлж түүний тэмдэг болгож 11-гээ өргөж байгаа нь түүнтэй яг адилхан сэтгэл зүрх байна. Тийм биз дээ? 11 гэж байгаа нь надаар зогсохгүй миний амьдрал тэр чигтээ түүгээр зогсохгүй миний бүхий л эзэмшил бүхэлдээ Бурханых гэдгийг түүнийг илэрхийлж байгаа тэмдэг байна. Тийм биз дээ? Минийх гэж байгаа бүх зүйл Бурханых юм бол Бурханых гэдгийг мэдж байгаа юм бол Бурханы бүх зүйл минийх гэдгийг ч би мэдж байгаа хань. Нэг жоохон хүүхдүүд энэ манай гэр гээл тэгдэг. Хэний гэр вэ? Аав ээжийнх нь гэр шүү дээ уг нь. Гэтэл манай гэр гээл тэгдэг. Тэгэх юм бол манай гэр гэж байгаа нь жоохон хүүхэд манай гэр гэж байгаа нь тэр гэрт байгаа бүхий л зүйл хэнийх гэсэн үг вэ? Өөрийнх нь л гэсэн үг үстэй. Сүнсэндээ ядуус ерөөлтэй Тэнгэрийн хаанчлал тэднийх юм аа гэж байгаа. Яваачнд очих юм бол бидний хүн тос бүр тос нь өрөө гэж байх болов. Чи энэ дунд чи тэр номерын өрөөнд амар гэлтэх үү? Яваачнд очих юм бол байхгүй зүйл шүн байхгүй. Үргэлж нарны гэрлээс илүү тод гэрлэгээ яваачнд байгаа. Өдөр болгон өдөр байна. Сүнслэг биетэйгээр өөрчлөгдсөн унтах шаардлага байгаа болов? Байхгүй шүү дээ. Тийм ээ. Яваачнд очих юм бол би сүнслэг биетэй болцсон байх учраас би энд байж байгаа мөртлөө нэгэн зэрэг өөр газарт ч байж их боломжтой. Ийм сүнслэг биетэй болцсон байж байна. Тэгвэл Деваажны аль нэг тал нь минийх үү? Нүгүү Деваажн бүхэлдээ минийх гэсэн үг. Бидний хүн тус бүрийнх. Бид нар Деваажнгийн хүүхдүүд, Деваажнгийн ард түмэн. Тийм болохоор Деваажн Тэнгэрийн хаанчлал та нарын юм аа. Тэнгэрийн хаанчлал Деваажн бүхэлдээ минийх гэсэн үг. Тиймээс бид нар аврагдсан гэж байгаа энэ нэгүсэл болон ерөөл ямар агуу вэ? Бурханы бүх зүйл минийх болсон байна. Тэр үг нь эсрэгээр хэлэх юм бол миний бүх зүйлч Бурханых гэсэн үг. Тийм шүү дээ. Бид нар үндсэн хийж байгаа зүйл нь 11-ээр үнийг илэрхийлж байгаа хань. Тиймээс сүнсийг аврах бид Бурхан бид нар энэ дэлхий дээр махан биетэйгээр амьдарж байгаа болохоор энэ махан биетэйгээр амьдрах хугацаанд хэрэгтэй бүхий л зүйлээрч Бурхан хангаж туслана.
Гэхдээ эхлээд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг нь хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно гэсэн байгаа. Талын сараан хэрхэн ургаж байгааг ажиглаж тэнгэрийн шуудыг хараач. Тэнгэрлэг эцэгч нь тэднийг тэжээдэг юм. Тэгэх тусмаа та нарыг илүү хувцлахгүй гэж үү? Энэ бүхнийг харийнхан чармаа хайдаг. Та нар тэрэгтэйг тэнгэрлэг эцэгч нь мэддэг. Тэгэж хэлсэн байдаг шүү дээ. Тиймээс Есүс гэсэндээ энэ 11-ийг алдагдalгүй өрг гэж хэлсэн байгаа. Матай 23-аас харъя. Матай 23 23-ыг харъя. Хамт уншийе. Хоёр нүрт хуулийн багш нар ба фарисеучуд та нар золгүй. Та нар гойнд зираны 11-ийг хүртэл өгдөг атлаа. Хуулийн чухал нөхцлүүд болох шудраг ёс, өршөөл, итгэлийг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй эдгээрийг үйлдэх ёстой байсан юм. 11-ийг ч гэсэндээ орхигдуулж болохгүй. Эдгээрийг ч үйлдэж тэдгээрийг ч орхиж болохгүй. 11-ийг ч өрг, шудраг ёс, өршөөл, итгэлийг ч бүү орхигдуул. Үүнийг хийх ёстой гэж хэлж байна. Бурхны өмнө энэ нь хийж ч болох, хийхгүй ч байж болох тийм зүйл биш. Харин аврагдсан бид нар миний бүхий л зүйл Бурхных болсон гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа тэмдэг болгож 11-ийг өргөх ёстой гэдгийг хэлж байгааг бахна. Израилийн 12 овгийн дунд Лев овг байна. Энэ газрыг өв болгож хүлээж аваагүй. Энэ Лев овгийн хийдэг ажил нь юу байсан бэ? Тэр ариун майханд үйлчилж Бурхны ажилд Бурханд үйлчилдэг байсан. Өөр овгуудын өгж байгаа тэр 11-ээр амьдэрдэг байсан. Энэ левичуд Бурханд үйлчилж ариун өргөн дотор үйлчлэх ажлыг хийж байгаа. Хэцүү байдал үүсэхгүй байхаар араас нь дэмждэг байсан. Гэтэл Израилийн ард түмэн Вавилонд 70 жил дарлагдж байгаад эргэж ирсэн. Эргэж ирсний дараа өөр бусад овгууд нь энэ 11-ийг өгөхгүй байсан байна. Тийм болохоор энэ Лев овгийн хүмүүс яах ёстой вэ? Яах ч аргагүй мөнгө олохоор явах ёстой болсон. Тиймээс Бурханд үйлчлэх, Бурхны тэр ариун өргөн дотор хийх ажил нь боломжгүй болж байгаа байна. Бурхны ажил хийгдэхгүй болсон. Тиймээс Нехемия иш үзүүлэгч энэ арай биш ээ. Энэ болохгүй гэж хэлэнгээ 11-ийг өргөхгүй байгаа болохоор Бурхны ажил ном ёсоор явагдахгүй байна гэж хэлдэг. Нехемия номноос харцгаая. Нехемия 13. Нехемия 13, 13-ийн 10. Нехемия 13-ийн 10-аас 10-ыг харцгаая. Мөн левичүүдийн хувь өөрсдөд нь нөгөгдөөгүйгээс болж энэ 11-ийг хэлж байгаа. Тэнд үйлчилдэг левичүүд ба дуучид өөрсдийн тариан талбай руу явцгаасныг би олж мэдлээ. Өөрсдийн тариан талбай руу явсан. Өөрсдийнхөө амьдралаа авч явахын тулд тэр ажлаа орхиод явсан байна. Бурхны ажил хийгдэхэ болсон байна. 11 гэдэг нь Бурхны ажил явагдахад байхгүй байж болохгүй маш чухал зүйл байгаа. Аврагдсан хүмүүс бид нар махан бий байгаа учраас энэ ертөнцийн ажлаа, өөрийн ажлаа хийх ёстой, Бурхны ажлыг ч гэсэндээ хийх ёстой байдаг. Бурхны ажил. Бид нар хамтдаа Бурхны ажлыг хийж байгаа хүмүүсийн хувьд Бурхны ажил гэж байна. Бурхны ажлыг хийхийн тулд бид Бурхны ажлыг явуулахын тулд энэ 11-ийг гарцааг өргөх ёстой. Энэ Малахийн үед Израиль хүмүүс сэтгэл нь Бурханаас холдсон байсан. Тэд 11-ийг өргөдөггүй байсан. Гэтэл Бурхан үүнийг нь Бурхны зүйлийг хулгайлж байна, ловертж байна гэж хэлдэг. Бурхны зүйлээс, Бурхны ажлаас Бурханд өргөхгүй байна. Үүнийг ловертж байгаа гэж хэлсэн байгаа. Малах 3-аас харцгаая.
Хуучин гэрээ хамгийн сүүлчийн ном Малах 3 Малах 3 8-аас 10 хүртэл байна. Малах 3-ын 8-аас Бурхныг хүн лойвирдах уу? Гэсэн ч та нар намайг лойвирдаж байна. Гэвч та нар бид таныг яаж лойвирдсан юм бэ гэдэг 11-ээр ба өргөлөөр. Танаа үндэстэн бүхэлдээ намайг лойвирдаж байгаа тул та нар хараал идэж хараагцсан. 10-ыг хамт уншия. Миний өргөнд хоол хүнс байхын тулд бүхий л 11-гээ агуулхад авчир. Би та нарын төлөө Тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивэлийг хальтал асгах эсхийг минь та нар одоо үүгээр шалга гэж төг түмдийн эзэн айлдаж байна. Бид нар энэ 11-гээ өргөж байгаа амьдралаараа дамжуулан мэдэрдэг. Бурхны зүйл гэдгээр нь хүлээн зөвшөөрч өргөхгүй байхад энэ нь Бурхны зүйлийг өөртөө лойвирдаж хулгайлж авч ийна гэж илэрхийлсэн байна. Яагаад вэ? Бурхны зүйлийг Бурханд өргөөгүй учраас тийм бахна. Бид нар бүгд Бурхны хүмүүс. Бурхны хүн 11 ба өргөл 11 ба одоо сүүлийн үеийн үг яриагаар энэ өргөл үүнийг Бурханд өргөхгүй хүн. Түүнийг Бурхан лойвирдаж байна. Бурхныг лойвирдаж байна гэж хэлж байна. Бүхий л зүйл Бурханд талархсан сэтгэлээр Бурханаас эмээж Бурхныг хүндэтгэж байгаа дүр төрх бол 11 байх нь. Эзэн бол бүх зүйлийг өгсөн нэгэн. Энэ сансар окторгуй бүх зүйл энэ бол бүгд эзэн бидэнд өгсөн зүйл шүү дээ. Энэ сансар окторгуй бүх юмс яг үнэндээ Бурханд бол хэрэггүй зүйл шүү дээ. Гэвч бидний төлөө бол бидэнд хэрэгтэй. Бурхан Тэнгэрийгч бүтээсэн, газрыгч бүтээсэн, дэмий хоосноор тогтоож бүтээгээгүй. Харин оршин суугчтай болгохоор үүнийг бий болгосон гэж байгаа. Хүн болох намайг биднийг амьдруулахын тулд Бурханы үзүүлсэн нэгүсэл байх нь энэ бол Бурхан бидэнд амьсгал хийгээд хамаг юмсыг өөрөө бидэнд өгдөг нэгэн, бүгдийг өгсөн нэгэн байна. Бид нар энэ дэлхий дээр махан биетэйгээр амьдрахад хэрэгцээтэй бүхий зүйлийг өгсөн байгаа. Түгээр зогсохгүй Бурхан өөрөө өөрийгөө хүртэл өгсөн байгаа. За бид нар хэн нэгэнд ямар нэгэн зүйлийг өгье гэх үедээ өөртөө байгаа бүх хөрөнгөө өглөө гэж бодъё. Тэр нь илүү том зүйл болов уу? Аль эсвэл тэр хүний төлөө би өөрийнхөө амийг зориуллаа гэвэл аль нь том бэ? Амиа зориулсан гэдэг нь би бүхнээ өгсөн гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ? Бурхан надад хэр ихийг өгсөн бэ? Бурхан өөрөө өөрийгөө надад бүгдийг нь өгсөн байна. Хайр харамгүйгээр тэр чигт нь өгсөн, бүхнийг өгсөн гэсэн үг. Есүс Христ тэр нэгэн хэн байсан бэ? Бурхан байсан. Бурхан намайг амьдруулж мөнхийн деваажинд мөнхөд хамт амьдрахын тулд Бурхан өөрийгөө тэр чигт нь Бурхан өөрийгөө бүх зүйлийг өгсөн байна. Амьсгал биднийг амьдрч чадхаар бүх юмсыг бидэнд өгч бас биднийг аврахын тулд биднийг деваажинд удирдахын тулд Бурхан руу удирдахын тулд үхлээр өөрийнхөө амийг хүртэл өгсөн. Тиймээс Бурхан биднийг аврагдсан биднийг энэ үннийг ухаарч үнэхээр аврагдсан байгаа бид бүхнийг чи минийх гэж хэлж байгаа. Бурхан чи миний ард түмэн, миний үр хүүхэд. Та нар бол минийх гэж хэлж байгаа. Тиймээс Бурхан тамгалсан байгаа. Бид нар одоо мал амьтны хонгон дээр эзнийхээ тэр тамгаар тамгалдаг шиг амлагдсан сүнсээр биднийг тамгалсан. Чи бол минийх гэж. Бурхан тэгж тамгалсан байгаа. Тэгингээ
Надад байгаа бүхий л эзэмшил бүгд дагаж байгаа. Хамт. Тэгэнгээ тэр нь бүгд Бурханых болсон. Яг үнэндээ бидэнд байгаа цаг хугацаа гэдэг ч юм уу, бидэнд байгаа энэ авьяас бэлэг ч юм уу, бидэнд байгаа ямар нэгэн одоо эд материал, эд баялаг тэр бүхий л зүйл бүгд Бурханых үг нь надад зүгээр л хариуцуулж даалгасан. Дахиад хэлбэл бид бол нярв гэж хэлж байгаа. Библиэлд гарч байгаа үстэй. Нярвын итгэл. Одоо бид нар бүхий л зүйл минийх биш харин Бурханых болсон. Нярв гэдэг нь за магадгүй эзэн нь хэрэглэе гэвэл юу ч байсан бай хамаагүй аваач өгнө үстэй. Хариуцагч хүн эзнийхээ зүйлийг эзэн нь ийм зүйл хэрэгтэй байна аваад ир гэх юм бол шууд аваач өгнө үстэй. Яагаад вэ? Эзний юмыг хариуцж байгаа учраас л тэгнэ үстэй. Есүс Иерусалим руу явж орохын өмнө 2 шаваа явуулдаг. Эсрэг талд ч байгаа тэр тосгонд очоо. Тэнд уяатаа илжиг дудрантайгаа байгааг олж харнаа. Тэднийг тайлаад надад авчир гэдэг. Хэрв хэн нэгэн та нарт юм хэлвэл яагаад надад авч явж байгаа юм бэ гэвэл эднэр эзэнд хэрэгтэй гэж хэлээрэй гэсэн. Эзэнд хэрэгтэй гэж хэлээрэй гэсэн. Эзних шүү дээ. Эзэнд хэрэгтэй байна. Тэгвэл тэр хүн тэднийг явуулнаа гэж байгаа. Шавнар нь очсон. Тэнд яг нэрнгээсээ илжиг додрантайгаа уяатаа байж исэн. Түүнийг тайлж исэн чинь та нар хэн бэ? Яагаад үүнийг тайлж авч явах гэж байгаа юм бэ гэдэг. Тэгтэл нэг л үг хэлдэг. Эднэр эзэнд хэрэгтэй. Эзэн хэрэглэе гэж байна. Гэтэл тийм үү? Тэднийг тэр даруй явуулнаа. Авраам бидний өвөг дээдс, итгэлийн өвөг дээдс Авраам 11-ээр зогсохгүй өөрийнхөө цорын ганц хүү Исаакийг хүртэл цорын ганц Исаака бүгдийг Бурханых учраас эзэн хүсэж байгаа учраас бүгдийг нь зүгээр өргөж өгсөн шүү дээ. Тийм биз дээ? Өргөхийн өмнө эзэн уг нь чиний цорын ганц хүү болох Исаакаар дамжуулан чиний үр удам Тэнгэрийн од мэт олон, далайн эргийн элс мэт олон болноо гэж амласан амлалтанд нь хүртэл итгэсэн. Магадгүй эзэнд өргөх юм бол дахил болгоод өргөсөн ч дахин амьлуулад эргүүлж өгнө гэдэгт нь итгэсэн гэсэн үг байна. Тийм биз дээ? Бидний өвөг дээдс Авраам бидний зүйлч адилхан эзэн хэрэглэе гэх юм бол тэр даруй явуулнаа. Бид нар эзэнтэй сэтгэл нэг болсон. Давидыг яагаад бурхан хэрэгэлсэн бэ? Давид тэрээр бурханы зүрх сэтгэлийн дагуу хүн болсон гэж байгаа. Бид нар эзэнтэй нэг сэтгэлтэй болтлоо итгэлээ өсгөх хэрэгтэй. Эзний сэтгэлд миний сэтгэл очиж нийлэх ёстой. За арай уйтгартай байх шиг байна. Интернетээс би одоо олж харсан нэг зүйлээ уншиж өгье. Хэдхэн төгрөг хандвалж чаад би бурхны төлөө авгаа үйл бүтээлээ хэмээн бодож өөрийгөө дөвийлэх нь гүн төөрөгдөл юм аа. Бурхан биднээс мөнгө төгрөг бус зүрх сэтгэлийг л хүсдэг. Энэ тухай би өөрийнхөө охины нэгэн өхөрдөм гинэн дурсамжаар тайлбарламаар байна. Нэгэн өдөр би охиндоо уут чихэр авч өглөө. Гартаа уутаа атгасан тэр жаахан амтан яг л ертөнцийн бүх баялаг түүний гарт орчихсон мэт бардам өөртөө итгэлтэй алхана. Ээж нь юм уу аав нь болох би хаяада түүний өмнө бүхийн инээмсэглэн гар сонгон гуйна. Аавда ганц чихэр өгөөч гуйж байна охин минь. Охин минь над руу чихрийн уут руу нэг ээлжлэн хараад гүн бодолд автсан мэт зогсно. Үгүй яах вэ? Гэгчлэн дотроо жигтэйхэн ноцтой шийдвэр гаргаж байгаа бололтой. Бодолгүй эргэлзэн тэнэгэлцээр уут руугаа гараад шургуулж ганцхан чихэр гарган авч миний ам руу хийж байна. Тэрхүү өчүүхэн бэлэг нь надад хэмжээшгүй их жаргал мэт санагданаа. Охиныхоо хацрыг үнсэж толгойг нь нийлээд
хөрхий баярлаа. Хажууд нь байсан ээж эмээ хоёр хүртэл алга ташин баяр хөөр дүүрэн инээлдэнэ. Харин охин маань юу гэж бодож байгаа бол Баатар мэт өөрийгөө мэдэрч их л том зүйл хийж эхлэе гэх мэтээр бардам минь нэмсэглэнэ. Эмээ ээж нь ч бас нэг ширхэг чихэр гуйхын тулд элдв арга сэдэж бяцхан охины ая ивийг олж гуйхан тэр нэг талаар хөгжилтэй, нөгөө талаар гуйнагтай ч юм шиг. Харин төсөөлөд үзтээ хэрвээ энэ жаахан охин минь дотроо ингэж бодож ивэл яах вэ? Ээж аав, эмээ гурав маань миний ачаарл амьдарч байна дөө. Ямар их өлсөж байгаа болоод ганц чихэрний төлөө ингэж их гуйж байгаа юм болдоо ч аваас. Өнөөдөр надаас бүр 3 чихэр гарчихлаа шүү. Үгүй юу, надгүй бол энэ гэр бүлч дампуурхан дээ. Миний энэ агуу золиослын ачаар л бүгд амьдарч байна шүү дээ гэсэн бодол тархинд нь нэргэлдэж байвал та яах вэ? Ямар гомдмор гайхмаар гинэн чим шиг зүрх өвтгөн санагдах вэ? Тэр үед нь духыг нь зөөлхөн алгадаад авахыг хүсэхгүй гэж үү? Эцэг их нь охиноосоо хүссэн зүйл бол тэр ганц чихэр биш шүү дээ. Аав ээж нь тэгтлээ их ар жаргал баяр хөөргийг мэдэрсэн нь ганц чихэр аваад эцэндээ биш ээ. Харин юу вэ? Охин өрн атгаж байгаа тэр зүйлээсээ өөрийнхөө хамгийн эрхэм нандин тэрл зүйлээсээ аав ээжтэй хуваалцаж байгаа сэтгэлд л баярлсан. Тэр сэтгэлд нь баярлсан да. Тиймээс Бурхан ч бас ямар нэгэн зүйлийг хийхийн өмнө Бурхан сэтгэлд нь нийцж байгаа хүн зүрхээ надад өгөө гэж хэлсэн байгаа. Тиймээс сургаалт үг 13:26 дээр харах юм бол хүмүн надад зүрхээ өг гэж байгаа. Зүрхээ надад өгөө. Тиймээс эзний сэтгэл ямар вэ? Эзний зүрх сэтгэлээр тийм ээ. Тиймээс Лук 16 дээрээс харах юм бол хэн маш бага юмд итгэмжтэй байна. Тэр нь их юмд ч мөн итгэмжтэй байдаг. Бид нар энэ эд баялагийг Бурхан бол бага юмар харж байгаа. Гэтэл хүмүүс энэ эд баялагийг их томоор хардаг шүү дээ. Хамгийн томоор хардаг. Гэвч аврагдсан бид бүхэнд хамгийн томоор харагддаг зүйл бол бидний эзэн бидтэй Бурхан шүү дээ. Эзэн бидэнд өөрийнхөө бүхнийг өгсөн. Өөрийгөө деваажин хүртэл өгсөн. Гэтэл бид нар тэр эзэн дотор байгаа. Одоо бид нар эзэн дотор байна. Эзэн дотор байгаа бид нар тэр чигтээ деваажин энэ чигээрээ нүгэд очино. Тийм биз дээ. Тиймээс деваажин хараач тэнд байна, энд байна гэж хэлэхгүй. Харагтун та нарын дунд байна гэж хэлсэн шиг яг энд бол деваажин бахнэ. Тиймээс деваажин бүхий л зүйл эзэн дээр голлоод бүгд байж байгаа шүү дээ. Тэнд очиод эзнийг магтаад, эзэнд талархаад л тэгэл мөн хамиг эдлэж амьдрна. Тэр нь энд ч гэсэндээ үргэлжилж байгаа хэн эзний сэтгэлээр, эзэнтэй адил сэтгэлээр газар нь л өөр болохоос биш амьдарч байгаа бидний энэ чуулган энэ бол деваажин юм аа. Бид нар эзэн дотор байна. Энэ деваажин дотор байна. Бас эзэн бас бидний дотор байна. Зүг биз дээ? Израилийн ард түмэн боддоор юу өргөж исэн болоо. Эхлээд 11-ийг өргөж исэн. Тухайн цаг үед газар тариалан эрхэлдэг байсан учраас одоо бидэнтэй адил цалин авч амьдрдаггүй байсан шүү дээ. Тиймээс жилдээ нэг удаа за бас одоо үр жимс хурааж авдаг ч юм уу, улаан буудаа хурааж авдаг ч юм уу, за тариа буудаа ургац хураадаг ч юм уу. Ургац хураах болгондоо түүнийхээ 11-ийг өргөж исэн баг. 11-ийг өргөж исэн. Энэ нь бүгд Бурхны нэгүсэл, Бурхны ерөөл байгаа. Тэгээд энэ бүх зүйл Бурхных гэдгээр нь хүлээн зөвшөөрж байгаа тэмдэг болгож 11-ийг нь өргөж исэн. Тэр 11-ээр нь дамжуулан Лев овог амжиргаагаа залгуулж исэн. 11-ийг нь түүнд хэрэглэж исэн. Лев овгийн хийдэг зүйл юу вэ? Бурханд үйлчилж, ариун өргөөг засварлах, ариун өргөөн дотор Бурханд үйлчлэх тэр ажил.
ариун өргөнд бурхантай хүмүүсийг уулзуулах тэр бүхий л дахил энэ бүхий л ажлыг Лев овгийнхан хийсэн. Лев овгийнхан бас яасан бэ? Ард түмэнд бурхны үгийг заах тийм ажлыг хийж исэн. Ийм ажлыг хийсэн Лев овгийнхны амжиргааны зардлаар хэрэглэгдэж исэн. Бас ариун өргөнд үйлчлэл, ариун өргөөг хадгалж явхад хэрэглэгдэж исэн. 3 жил тутамд орж ирж байгаа тэр 11-ээр дамжуулан өнчин хүүхэд бэлэвсэн эмэгтэй бас ядуу буурай хүмүүст бас тусалдаг байсан байгаа. Бас Израилийн ард түмэн энэ сүмийн татварыг ч гэсэндээ төлдөг байсан. Тусдаа сүмийн татварыг тусдан төлдөг байсан. Тэр нь хагас шекел байгаа. Есүс ч гэсэндээ энэ сүмийн татварыг төлж байсан. Есүс хэлсэн байдаг. Хамтдаа олж харъя. Матай 17. Матай 17 24-өөс Матай 17-гийн 24-өөс 27 хүртэл. Бидний Кафернаумд ирэхэд 2 драхмын татвар хураагчид энэ сүмийн татварыг хурааж байгааг хэлж байгаа. Петр дээр ирээд багш нь 2 драхмын татвараа төлдөггүй юм уу гэсэнд тэр төлдөг гэв. Яагаад төлөхгүй гэж төлдөг гэж Петр хариулсан. Төлдөг гэв. Тэгээд Петрийг гэрт ороход Есүс өртөж түүнд Симоно чи юу гэж боддог вэ? Газрын хаад хинээс гайл эсвэл албан татвар авдаг вэ? Хөвгүүдээсээ юу? Эсвэл гадныхнаас уу гэхэд тэр Петр гадныхнаас гэж хариулв. Есүс тэгвэл хөвгүүд нь чөлөөлөгдсөн бахан. Гэвч бид тэднийг бүдрүүлэхгүй тулд чи тэнгис рүү явж дэгээ хай. Эхний барьсан загсны амийг нээж узвал 4 драхмын 1 зоосыг олноо. Түүнийг авч миний болон өөрийнхөө өмнөөс тэдэнд өг гэж айлджээ. За тэгэхээр Есүс гэсэндээ энэ сүмийн татварыг төлсөн байна. Тиймээс Израилийн ард түмэн 11-ээс өргөдөг байсан, сүмийн татварыг ч өгдөг байсан. Энэ сүмийн татвар нь гитлэл 30-ын 16-аас харах юм бол та нарын төлөөх эвлэрүүлэл гэж байгаа. Эвлэрүүллийн мөнгө гэж хэлж байгаа. Эвлэрүүллийн мөнгө. Энэ нь сүмийн татвар бахан, эвлэрүүллийн мөнгө. Хагас шекел 2 драхм. Баян хүн байлаа гэд ихийг өгөөд ядуу хүн байлаа гэд багыг төлдөг байсан биш. Бүгд адилхан хагас шекелийг төлдөг байсан. За бас хаанчлалын цаг үед ч гэсэндээ хаад маш ихээр татвар хураадаг байсан. Хааны ордны төлөө, за бас энэ дипломат харилцааны төлөө татварын төрлийг нарах юм бол хөдөө аж ахуйн, загсны аж ахуйн бүтээгдэхүүний татвар, бас мал аж ахуйн татвар, хөдөлмөрийн албан татвар, тэгээд бас цайз барих ажил, хүмүүсийг дайчлах ажил, за бас газрын татвар, бас алба говьчуурч гэсэндээ ихээр авдаг байсан. Израилийн ард түмэн ийм татваруудыг төлдөг байсан. За 11 ойлгосон биз дээ. Түүний дараа 2 дугаарт нь өглөг гэдэг нь юу вэ? Өглөг байна. Өглөг гэдэг нь Бурхны нэгүсэл талархаж байгаа сэтгэл, бас хөршөө хайрлаж байгаа сэтгэлээр амархнаар хэлэх юм бол тэр юу илээ? Тэр 10 хуулийн дээр байгаачлан Бурхныг хайрлаж, хөршөө хайрлаж байгаа тийм сэтгэлээр өргөж байгаа нь өглөг бахна. Өглөг. Тиймээс өөрийнхөө энэ эд хөрөнгөөр Бурхныг хайрлах, хөршөө хайрлах тэр ажилд хэрэглэх мөнгө. Тиймээс ариун өргөнд юм уу тэр зөвлөлд хэрэглэгдэж исэн, бас ядуу хүмүүст тослоход ч гэсэндээ хэрэглэгдэж исэн. Есүс сүмд байхад, ариун өргөн дотор байхад тэнд ч гэсэндээ энэ өглөгийн хайрцаг байсан байгаа. Эрдэнсийн сан гэж гарч байгаа. Есүс тэр эрдэнсийн санд хүмүүс очоод өглөг өргөж байгаа тэр байдлыг харсан байдаг. Марк 12-оос харцгаая. Марк 12 41-ээс Марк 12-ийн 41-ээс 44 хүртэл
тэрээр Эрдэнсийн сангийн эсрэг талд суугаад Эрдэнсийн санд ард олон хэрхэн зэс зоос хийхийг харж байв. Олон баячууд ихийг хийж байлаа. Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж нэг квадрант болох 2 жижиг зэс зоос хийжээ. Есүс шавнараа дуудаад үннээр би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй Эрдэнсийн санд өгсөн бүх хүнээс ихийг өглөө. Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ өөрт байсан бүгдээ амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв. За энэ бэлэвсэн эмэгтэй итгэл байна. Энэ бэлэвсэн эмэгтэй итгэл. Үгүй өөрийнхөө амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхний өгсөн. Тэгвэл оройно яах вэ? Үлсэх ёстой болно. Гэтэл энэ итгэл байна. Би эзэнд өргөх юм бол эзэн дүүргэж өгнө гэсэн итгэл бас үүнийг туршиж мэдсэн ч байж таарна. Гэтэл энэ бэлэвсэн эмэгтэй гэртээ хараад хүүхдүүдтэйгээ оройн хоолоо хийх. Гэтэл тэр нь ямар нэгэн зүйлийн улмаас эргээд дүүрчил байгаа. Халангуяа Есүс түүнийг харсан зүгээр зөнд нь орхихгүй үстэй ямар тайч. Энэ итгэл байна. Энэ өглөгийг өргөсөн Бурхныг хайрлаж бас хөршөө хайрлаж байгаа сэтгэлээр надаас илүү үнэхээр хүн тэцүү байдалтай хүн бас байгаа. Гэлээч тийм хүмүүсийн төлөө хэр ихийг өргөсөн бэ? 2 зэс зоос. Уг нь энэ 2 зэс зоос гэж байгаа нь бас Евдээ грек хүмүүсийн мөнгөн дэвсгэртийн хэмжих нэгж байгаа. Тэгэхээр 128-ны 1 динар байна. Энэ евдээчүүдийн нийгэмд энэ нь ихэвчлэн өргөн хэрэглэгддэг байсан мөнгөн дэвсгэрт. Квадрант гэдэг нь Ромын мөнгөн дэвсгэрт. Энэ нь 64-ний 1 динар байгаа. Тиймээс Ромын үед энэ нь өргөн хэрэглэгддэг байсан мөнгөн дэвсгэрт. Гэтэл 2 зэс зоос гэж байгаа нь яг одоогийн энэ үн ханшаар бодож үзэх юм бол хэд орчим болох вэ? Магадгүй динар 1 динар 1 өдрийн ажлын хөлс 1 динар байгаа. 1 өдрийн ажлын хөлс 60,000 вон гэх юм бол тэгэхээр 64-ний 1 гэх юм бол 1000 вон болж байгаа. Тэгэх юм бол 1 өдрийн ажлын хөлсийг магадгүй 120,000-аар бодох юм бол 2000 болно. Тэгэхээр 1000 юм уу 2000 төгрөг болж байгаа. Энэ 2 зэс зоос гэж байгаа нь 1 квадрант болж байгаа. Тэгэхээр энэ нь өөрт нь байгаа зүйл түүнээс өөр байхгүй. Гэтэл үүнийг өглөг болгож өргөсөн энэ бэлэвсэн эмэгтэй түүнийг эзэн магтсан байна. Тэгэхээр эзэн энэ зүрх сэтгэлийг харж байгаа. Тэгээд бүхий л нөхцөл байдлыг мэддэг эзэн шүү дээ. Эзэн түүнийг харж сайшааж байгаа. Энэ олон баячууд ихийг өргөсөн, ихийг өгсөн мэдээж сайн байсан. Гэвч тэр нь сайн зүйл байсан ч энэ 2 зэс зоос хийсэн энэ ядуу бэлэвсэн эмэгтэй илүү ихийг өглөө гэж хэлж байгаа. Бид нар өргөл өргөхөд ч адилхан гэж бодож байна. Бурхан тэр сэтгэлийг хүлээж авч байгаа. Тэр сэтгэл нь хөдөлсөний дагуу тэр сэтгэл эзний өгж байгаа сэтгэл шүү дээ. Түүний дагуу бид нар өргөл өргөдөг, шийдвэр гаргадаг, тэгдэг. Анхны чуулганы үед энэ өглөг өргөдөг байсан. Энэ нь итгэгчдэд туслах ажилд бас энэ сүм чуулган түүнд хэрэглэгддэг байсан. Бас анхны чуулганы үед аврагдсан ахын дүүс элчнэр байна. Тэгээд элчнэр сайн мэдээ тараахаар ийш тийшээ явхад сайн мэдээний зардалдч гэсэндээ энэ өглөг хэрэглэгдэж исэн. Ялангуяа Македоны нутгуудаар Филиппой чуулган гэдэг ч юм уу, Тесалоник чуулган ч юм уу, Берой чуулган ч юм уу, тэр чуулганууд энэ сайн мэдээний зардалд их өргөл цуглуулсан. Тэр нь сая уянсан
2 дугаар Коринт 8 дээр гарч байгаа үг дахиад очие. 2 дугаар Коринт 8 1-ээс ахуулан харъя. Ах トゥ нараа Македоны чуулганууд өгсөн бурхны нэгүсэл. Македоны газар нутгуудад олон чуулган байсан. Тэр чуулгануудад өгсөн бурхны нэгүслийг та нарт мэдүүлэхийг би тусаж байна. Зовлонгийн үлэм чатуу сорилт. Энэ сайн мэдээг тараахад үнэхээр хүнд үлэм чатуу сорилт зовлон байсан. Хөөгдөж явсан зовлонгийн үлэм чатуу сорилтод байхдаа тэд баяр хөөрийн бялхалд байж ямар баяр хөөрөөр бялхаж исэн бэ? Авралын тэр баяр хөөр баяр баясгал нь үнэхээр дүүрэн байсан. Гэлээч туйлын хоосрал. Юу туйлын хоосрал вэ? Идэх хоол ундачгүй байх нь энэ туйлын хоосрал байна. Тэдний өгөөмөр зангийн баялагт халигсан юм а. Туйлын хоосрал нь. Тэд хэр чадлаараа болон хэрэгсээ ч илүү сайн дураараа өгснийг би гэрчилнэ. Тэд өөртөө хэр чадлаараа болон хэрэгсээ ч илүү энэ нэгүсэл болон бурхны өгсөн тэр нэгүсэл болон ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд оролцох ивэлийн талаар тийм ээ. Энэ өглөг гэж байгаа нь нэг талаараа одоо хандвтай ерөн төстэй шин чанартай тухайн цаг үед ядуу буурай хүмүүс олон байсан. Тиймээс өглөг цоглуулдаг байсан. Сүүлийн үед энэ өглөг гэдэг үгийг хэрэглэдэггүй харин өргөл гэж их хэрэглэдэг үстэй. Энэ өргөл дотор энэ өглөгийн утга учирч гэсэндээ шингэсэн байгаа. Тэгвэл өргөл гэж юу вэ? Бурханаас авсан нэгүсэлд талархаж байгаа сэтгэл итгэлийнхээ үндсэн дээр өргөж байгаа өргөл гэж одоо тойл бичиг дээр гарч байгаа. Өргөл гэж юу вэ? Бурханаас авсан нэгүсэлд талархаж байгаа шинж тэмдэг бас итгэлээ илэрхийлж байгаа илэрхийлэмж өргөл байна. Нэгдүгээрт өргөл бол эхлээд эзний зүйлийг эзэнд өргөнө гэж байгаа дуулууртай байдал байна. Тиймээс дуулууртай байдал дахил өргөхөөс илүү дээр гэж хэлсэн байдаг. Бүгд эзнийх учраас эзэн шаардах юм бол хүсэх юм бол хизээч бай. Бүгдийг өргөж чадна гэсэн тэр сэтгэл. Тэр нь одоо өргөл өргөх сэтгэл гэж хэлэх боломжтой. Дөрөв бидний уншсан 1-р шалтар 29-оос харцгаая. 1-р шалтар 29 11-ээс 1-р шалтар 29-ийн 11-ээс 17 хүртэл харцгаая. Оо эзэн минь тэнгэрт болоод газар дээрх бүх юмс таних учир агуу сүр хүч чадал яруу алдар ялалт цог жавхлан таних билээ. Оо эзэн минь та бүхний дээр эрхэн дээд тэргүүн тул хаанчлал таних билээ. 14-ийг хамт уншия. Гэхдээ би хэн болоод миний ард түмэн юу болоод ийхүү сайн дураар өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл танаас бөгөөд таны мутраас бид танд өргөсөн юм аа. Тийм ээ. Түүний дараа 16-г 17-г бас хамт уншия. Оо эзэн бурхан минь таны ариун нэр зориулан танд өргөө барихаар бидний бэлтгэсэн энэ үлэмжих юмс бүгдээрээ таны мутраас ирсэн бөгөөд бүгд таних билээ. Бурхан минь та хүний зүрхийг тэнсэн үзэж чигт шударгыг таалан саярхдаг гэдгийг би нэгэнт мэдв. Би чин үнэнч зүрхээрээ энэ бүх зүйлийг дуртаяа өргөсөн юм. Гэтэл одоо энд байгаа таны ард түмэн танд дуртаяа өргөж байгааг би баяртайгаар харлаа. Тийм ээ. Эхлээд энэ зүрхээ эзэнд өргөх. Тийм байгаа үстэй. Энэ шудрах сэтгэлээр энэ бүхий л зүйлийг баяртайгаар танд өргөнө. Эхлээд эзэнд зүрхээ өргөх нь юуны төрөнд байна. Тийм биз дээ? Эзэн Библийн олон газар та нар өөрсдийнх биш бөгөөд бурхан та нарыг үнтэйгээр худалдан авсан. Тиймээс би энэ зүйлийг үнийн төлөөд авсан. Тэгэх юм бол эзэмшигч нь өөрчлөгдөж байгаа үстэй. Тийм биз дээ? Түүнтэй адилхан намайг эзэмшиж байгаа нэгэн одоо эзнийх болсон. Би
Үлс 17 дээрээс 27 дээр 20 дээрээс харах юм бол Бурхан цусаараа өөртөө өмчилж авсан чуулган. Бурхан өөрийнхөө амиа өргөн байран худалдаж авсан нь энэ ахан дүүс бахан, энэ чуулган бахан. Тиймээс энэ чуулган эзнийх байгаа. Тийм ээ. Эзэн загалмай дээр цусаа урсган төлөөсийг нь төлөх тэр мөчөд үнэндээ би эзнийх болсон. Тийм үстэй. Энэ нэгэн тэгжилээ би ээжинхч биш, аавынхч биш. Би өөрөө өөрийнхөө бүр биш. Тэгвэл би хэнийх юм бэ? Би бурхных гэж байгаа. Энэ махан биеэрээч бай, сүнсээрээч бай, би бурхных. Ганц надад байгаа ганц би, миний бүхий л материалыг би хариуцж байгаа хариуцагч нь нярв, би эзэн нь биш. Нярв хүн хариуцагч үү дээ. Тиймээс Библи байн боол зарц гэж хэлээд байгаа. Есүс Христийн боол, Паул би. Боол гэж хэлээд байдаг. Тиймээс эзэн нь хариуцж байгаа эзэн нь тустай байгаа. Эзэн нь бол бурхан шүү дээ. Есүс. Минийх гэж байгаа бодлоос болж шунал бий болдог, үүсдэг. Тэгээд эзний нэгүсэл хариулахад харам болдог, залхуу болдог. Тиймээс энэ өргөлийн амьдралын эхний суурь бол миний бүх зүйл эзнийх гэдгийг хүлээн зөвшөөрж байгаагаас эхэлдэг. Тиймээс эзний өдөр олон сонсдог үг. Бид амьдралаач эзний төлөө амьдардаг. Бид үхлээч эзний төлөө өгтэй. Тиймээс амьдрсан ч үхсэн ч бид эзнийх. Бид эзнийх. Би эзнийх. Ром 1:6 дээрээс харах юм бол Илч Паул хэлсэн. Тэдний дунд та нар ч мөн Есүс Христийнх болохоор дуудагцсан. Та нар ч бас Есүс Христийнх болохоор миний эзэмшигч нь Есүс Христ Бурхан би эзнийх болсон гэж байгаа хань. Тиймээс энэ чуулганч гэсэндээ эзнийх. Тэгээд хүн тос болгон Христэд итгэгч нар ч гэсэндээ эзнийх байгаа. Үргэл бол өөрийнхөө зүйлийг бурханд өргөж байгаа явдал биш, харин надад даалгасан эзний зүйлийг талархалтайгаар эзэнд зүгээр өргөж байгааг өргөл гэж хэлж байгаа. Өргөл гэдэг нь бурхны өгсөн зүйлийг бурханд эргүүлж өргөж байгаа илэрхийлэл байна. Бид нар тэгж бодох юм бол энэ өргөлийн талаар ойлголт бас илүү ойлгомжтой болох байхаа. Бурхан бидэнд хэрэгцээтэй зүйлийг бүгдийг өгдөг учраас, өгсөн учраас эзэн хэрэгтэй байна гэх юм бол хизээч бай эзний зүйлийг эргүүлж өргөдөг бахан. Тийм үстэй. Аврагдсан хүмүүс аврагдах юм бол 11-ийг зүгээр л шууд өргөдөг болдог. Яагаад? Аврагдсандаа үнэхээр их талархаж байгаа болохоор бурхны нэгүсэл болон тэр хайранд 11-ийг үндсэндээ өргөдөг. Түүний дараа өргөлүүд бас байна шүү дээ. Өргөл. Одоо сангийн өргөл гэж байна. Энэ сангийн өргөл байгаагүй байсан бол энэ орон даяар, за бас дэлхий даяар тэр олон чуулгануудыг босгон байгуулахад барьж байгуулах ажилд энэ сангийн өргөл маш ихээр хэрэглэгдэж байгаа. Энэ сангийн өргөл. Түүний дараа эзэн энэ багаас нь хүүхдүүдийг бас сайн сурах, хүүхдүүдэд сайн заа гэдэг. Тиймээс дэд туйл 6-аас харах юм бол гэртээ сууж явахдаач, замд явж явахдаач, хэвтэж байхдаач, өндийн босгохдооч хүүхдүүдтэй байнга ярьж бай, сургаж бай гэдэг. Одоо чуулганы сургуульд хүүхдүүдэд сайн зааж сургадаг. Тиймээс энэ чуулганы сургуулийг дэмжих, энэ чуулганы сургуулийн дэмжих өргөл бас байна. Бас энэ барилга байгууламж гэсэндээ зүгээр шууд босгогдоогүй. Ахан дүүсийн одоо нэг гараа тастан байран эзэнд өргөсөн хэрэг биш гэж юу? Угаасаа эзнийх энэ барилгын өргөл. Тэгээд бас одоо сүүл чуулганы хувьд одоо орон даяараа бүхий л чуулганы хамгийн том ах чуулган нь үстэй хэн нэгэн тэгжилээ. Тиймээс эргэн тойрны хүн хэцүү байдалд байгаа чуулгануудаа бид нар онцгой өргөлж гэсэндээ цуглуулж явуулдаг. Энэ удаа бас Яндумпуд чуулган одоо тусдаа гарахад
бид нар онцгой өргөл гэж цуглуулсан биз дээ. Эзэн хэрэгтэй байна гэвэл бид нар өргөхөд л болох нь байна. Түүгээр зогсохгүй шүү дээ. Одоо дэлхийд даяар явж байгаа бүхий л ажлууд энэ тэндгүй одоо энэ цуглах газар, семинар хийх газар байх хэрэгтэй шүү дээ. Дээр үед элчнэрийн үед энэ дэрэнгээр явангаа ийм чуулганы байрмаар энтер байхгүйсэн. Одоо энэ дэлхийн ертөнц өөрчлөгдсөн байх ёстой болж байгаа. Энэ барилгын өргөл. Тэгээд бас дэлхийн сайн мэдээний өргөл. Одоо 82 улсад сайн мэдж байгаа шүү дээ. Энэ удаа судалгаа явуулахад 1150 чуулган байна. Одоо бидэнтэй хамт сайн мэдээг тарааж байгаа. Тэд бид хэрэгтэй хэмжээнд нь тэдэнд хэрэгтэй хэмжээнд нь бид нар одоо тусал дэмждэг. Жилд одоо тусламж үзүүлж байгаа тэр тусламжийн мөнгө ч гэсэндээ асар их байгаа. Бид нар нэг жилээр зогсохгүй үргэлжлүүлэн одоо ч гэсэндээ хийсээр байгаа энэ дэлхийн сайн мэдээнд. Тэгээд ялангуяа одоо манай Африк, Энэтхэг энэ улсуудад Сөүл чуулган маань одоо шипи харилцаатай байгаа шүү дээ. Сөүл төв чуулган маань Африк болон түүний дараа Энэтхэгт одоо шипи харилцаатай чуулган нь байгаа. Энэтхэг юм уу Африкт одоо сайн мэдээ тараагч бид нар явуулдаггүй. Гэхдээ дэмжиж тусалдаг. Ялангуяа Африкт одоо Африкийн 38 улсад сайн мэдээ орсон. Тэгээд тэнд одоо 536 чуулган байна уу? Одоо чуулганы тоо. Тэнд аврагдсан хүмүүс одоо 25,000 орчим байгаа. Эзний өдөр ирдэг хүмүүсийн тоо судалгаа бол тийм. Гэтэл энэ олон хүмүүс 25,000 хүн нэг спорт заланд цуглана гэж бодоод үздэй. Асар их тоо үздэй. Гэтэл ийм олон хүмүүст одоо Сөүл чуулганаас Африкийн одоо сайн мэдээний сангийн өргөлөөр одоо проектор дэлгэц тийм зүйлээр бид нар мөнгөөр одоо биш юмаа гэхэд иймэрхүү сайн мэдээ дарахад хэрэглэх түүнүүдээр бид нар худалдаж авч явуулж тусламж үзүүлж байгаа. Ингэснээр олон хүмүүс аврагдаж байна. Тэгээд бид нар сайн мэдээг тарааж байгаа арга нь өөр чуулганаас онцгой шүү дээ. Үг юм уу, бичлэг янз бүрийн зүйлийг үзүүлдэг. Гэтэл Африк тэр бол маш сонирхолтой, хачирхалтай зүйл. Тиймээс олон хүмүүс их анхааралтай сонсдог. Тиймээс ч олон хүн аврагдаж байгаа юм шиг байдаг. Тиймээс иймэрхүү төрөл бүрийн өргөлүүд бас байна. Тийм ээ? Тэгээд эзний өдөр ирэхдээ Гитлэл 23 дээрээс харах юм бол чи 23-ын 15 дээр эсгээгүй талхны баярыг сахиа. Эсгээгүй талхны баярыг сахиа. Тэрний юу вэ? Эсгээгүй талхны баяр гэдэг нь энэ баярын өмнө алгасал баяр байгаа. Алгасал баяртай шууд холбоотой. Аврагсны дараах итгэлийн амьдрал энэ нь эсгээгүй талхны баяр байгаа. Энэ алгасал энэ эсгээгүй талхны баярыг сахих гэсэн. Энэ алгасал баярыг сахиж бишээ эсгээгүй талхны баярыг сахиж энэ ариун өргөнд ирэхдээ гар хоосон үзэгдэж болохгүй. Гэтэл 23-ын 15 дээрээс харах юм бол тэгэж гарч байгаа. Үргэлж эзний өмнө ирэхдээ бид нар ялангуяа бид эзний өдрийн өргөл гэж байдаг шүү дээ. Эзний өдөр ирэхдээ бидэнд өргөж болтугай. Бэлэвсэн эмэгтэй 2 зэс зоос шиг бидний хүн тус бүр ингэж эзний өдрийн өргөл өргөх нь бас хэрэгтэй. Яагаад вэ? Энэ өргөл бүхий л зүйлээ эзэнд өргөж байгаа дуулууртай байдлын үйлдэл учраас тэр бахна. Тэгээд хоёрдугаарт нь өргөл бол санаа зовнил тэр бүх зүйлээ эзэнт даатгаж байгаа итгэлийн үйлс бахна. Үнэхээр итгэл байна уу байхгүй байна уу? Үнэхээр итгэлтэй хүн бол үйлс нь харагддаг. Эзэнд бүгдийг даатгаж байгаа. Тиймээс 3 дугаар Иохан дээр ч гэсэндээ хайрт минь сэтгэл чинь сайн сайхан байгаагийн адилаар бүх зүйл чинь сайн сайхан эрүүл энх байгаасаа хэмээн би залбирч байна. Бурхан аврагсны дараах амьдралыг мань хариуцаж өгж байгаа шүү дээ.
Тиймээс дуулал номон дээрээс харах юм бол аратан амьтанд хийгээд гуаглан буу залуу хэрээнүүдэд Бурхан хоол хүнсийг нь өгдөг гэж байгаа. Тиймээс тийм зүйл санаа зовлгүйгээр бид нар эзэнд энэ үргэл өргөж байгаа нь сэтгэл биш. Би энэ итгэлээ үйлсээр харуулж байгаа үйлдэл байх нь. Яков 2-оос харцгаая. Яков 2. Яков 2. 17절 18절입니다. 17, 18. Яков 2-ын 17, 18. Хамт уншия. Иймээс итгэл нь хэрв үүсгүй бол өөрөө үхмэл юм. Гэвч хэн нэг чинь чамд итгэл байна, надад үйлс байна гэж хэлж болох юм. Тэгвэл чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул, би чамд итгэлээ үйлсээрээ харуулъя. Үгээр зогсохгүй. Бид нар өргөл өргөж байгаа нь энэ сайн мэдээ тараагдах ажилд би оролцож байгаа хэрэг. Есүс өөрөө хэлсэн шудраг босын эд баялгаар өөрсөдөө амт нөхөдтэй болоо. Ингэснээр эд хөрөнгөч нүгүрэх цаг тэдгээр нь та нарыг мөнх нутагт хүлээн авах юм аа. Одоо бидний өргөж байгаа энэ дэлхийн сайн мэдээний өргөл, Африкийн өргөл түүнээс болоод одоо хэн нэгэн ах тэр Африкт байгаа хэн нэгэн ихч аврагцсан. Одоо бид хэнийг мэдэхгүй ч эзний өмнө очих юм бол бүгд ил болно. Тиймээс энэ өргөл байна шүү дээ. Би сайн мэдээг тарааж байгаа ажилд оролцож байгаа хэрэг байна. Үгээр зогсохгүй. Эзэн миний амьдралд хэрэгтэй байгаа дутагдж байгаа бүх зүйлийг дүүргэж өгдөг нэгэн гэдгийг туршиж мэдрэх арга зам байна. Туршиж мэдрэх арга зам нь өргөл өргөх явдал байна. Библийн Филиппой 4-өөс харъя. Филиппой 4 14 Филиппой 4-ийн 18 19-ийг харъя. Филиппой 4-ийн 18 19 хамт уншия. Гэвч би бүгдийг хүлээн авч бүрэн хангагдсан. Би Эпафродитос та нарын юмсыг хүлээн аваад дүүрэн байна. Бэлэгч нь бурханд таашаагдах тааламж тахил ба анхлын үнэр юм аа. Тэгж байгааз. Таашаагдах тааламж тахил ба анхлын үнэр юм аа. Миний бурхан алдардах баялгаараа Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнээр чинь хангана. Тэгэхээр энэ үргэл өргөсөн хэн нэгэн гэрчлэл ярьж байгаа юм. Би өргөсөн хэмжээнд бурхан эргүүлээд дүүргэж өгж гинэ гэж байгаа. Үүнийг нэг мэдрэх энэ үргэл нь эзэн дүүргэж өгж байгааг мэдрэх арга зам байна. Эзэн бол амьд байгаа. Тийм биз дээ. Өгөхдөн тэгвэл та нарт өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигдсэн, мөн бялхсан сайн хэмжээгээр өвөр дээр чинь асгарах болно гэж хэлсэн амлалт нь бидний дунд тэр чигээрээ биелэгдэж байгаа юм аа. Үнэн дээр би махан биеийнхээ зүйлийг бурханд өргөж байгаа нь, бурханы ажилд өргөж байгаа нь энэ дэлхий дээр ч, эрх ертөнцид ч, тэр деваачнд очоод ч бурхан эргүүлж төлнө. Үйлснийхэн дагуу буцааж төлнө гэж амласан байгаа. Номлогчийн үгс 11:1 дээрээс харах юм бол талхаа усны гадаргуу дээр хаяа. Энэ ус гэж байгаа нь бурхны ажиллаж байгаа. Бурхны тэр ажилд өөрийнхөө талхыг хай. Олон хоногийн дараа чи түүнийгээ буцааж олно гэж амласан байна. Эцэст нь бурхан зүгээр орхихгүй, зүнд нь орхихгүй, тийм ээ? Тиймээс бурхны сэтгэлээр энэ 11 ч юм уу өглөх ч юм уу энэ өргөлд оролцох юм бол, харах юм бол бурхны сэтгэлтэй нэгдэж түүнийг харах юм бол надад ойлгомжтой санагдана. Тэгээд би хайрлаж харамлахгүйгээр өргөж чадна. Илэн түрүүн ярьсан тэр охин шиг эн чинь минийх штэ гээл.
минийх гээл. 건데 이게 원래 Уг нь бол аавынх нь ээжийнх нь 그러니 좀 жоохон өгөөч гэхээр нь 그 아빠 거 аавынх ээжийнх бүх зүйл аавынх ээжийнх гэж бодох юм бол 뭐 주고 또 필요하면 또 шууд өгнө. Хэрэгтэй үед нь аав чинь дахиад аваад өгнө үсттэй. Тийм ээ? 그잖아요. Гэтэл зүгээр л надад өгсөн эн чинь минийх гээл. 거라고 Ингээл түүнийгээ зуураад өгөх гэж нэг жоохноор харамлан өгөөл нэг том зүйл хийцсэн юм шиг бодоод инхэн биш болов гэж бодож үтсэн. Залбирцгаая. 살아계신 Амьд байгаа бурхан аав минь үнэхээр их баярлалаа. Эзэн та бол бүх зүйл билээ. Эзэн бидэнд бас 주인 외에 모든 өөрийнхөө бүхий зүйлийг өгсөн билээ. Өөрийнхөө амийг хүртэл бидэнд өгсөн билээ. Одоо надад байгаа бүхий л зүйл бүгд эзэн таних юм аа. Эзний хүслийн дагуу эзэнд хэрэгтэй байна гэвэл бид нар хизээч бай эзэнд өргөж чадах тэр сэтгэлийг бидэнд зөвшөөрч өгөөрэй. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.